Яг одоо ойгоор бүхэн барилдаан болж байна. Ойгоор бүхэн барилдааныг чайлиш шиш гэдэг. Чайлиш шиш гэдэг бол ойгоор хэлнэ бүх гэсэн утгатай үг юм байна. Дөрмийн хавьд даваа авахдаа өрсөлдөгч бүхийхөө зоо нуруу заавал газар хүргэх ёстой гэж байна. Энэ удаад 4 жилийн өмнө Уг наадам чайлиш шиш бүхийн барилдаанд төрүүлж байсан сайн заяагийн санчир Өвөр Монголын багаас барилдаж байна. Бэлтгэл хэр удаа хийж байна? За бэлтгэл гарч ирэхээс өмнө сар илүүний бэлтгэл хийсэн бид бүгд сайн хийсэн. За энэхүү барилдааны дөрмийн талаас авч товчгоо хийж өгөөч. Ер нь ямар хөө дөрмтэй байна? За дөрмийн тал бол одоо барьч бол ердөө тавьж болохгүй. Тавьдаа бол одоо бас торгуултай. Өрөөд бол мөрөгж болохгүй. Толгоо мөрөгж болохгүй. Өвдөг өрөөл онохоо эсвэл өвдөг үрсээс авчихгүй. За мөрийн үрсээс хайснаар дээ. Тийм. Тэгээ та сая болохоор нөгөө барьж тавиулаад байсан. Нөгөө бүхийгөө барьчийг тавиулаад ивэл оноо. За нөгөө бүхийг би 4 удаа барьчин тавьчихвал би дийлснээр гарна шүү дээ. 4 удаа торгуулаад би дийлнэ. Зөв. Баярлалаа танд. За баярлалаа. Хай.